Сайн уу Марко? Та хоёр минь юу хийж энэ? Төрийн банкнд малчин дансааны хэлчихлээ. Оо зүг. Эрүүл мэнд нийгмийн даатгалаад өчглөө. Оо за. Малынхаа туулга тарилганд нь хамруулчихлаа. Оо болж. Чи ч тэгвэл мундаг малчин болж байгаа юм шүү аа. Тэр болоогүй. Төрийн банкнаас малчны 10% зээл аваад энэ цэцгийн машиныг авчлаа. Ой! Тоглосон. Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд малчны зээлийн жилийнхүү 10% болж буурлаа. Төрийн банк. Зүйтэй Эвомек худалдаанд гарлаа. Хүмүүлийн биед хоруу чанаргүй олон улсын стандартад нийцсэн тарилгын бэлтгэл юм аа. Мал нэг бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Эвомек. Сайн уу Марко? Та хоёр минь юу хийж энэ? Төрийн банкнд малчин дансааны хэлчихлээ. Оо зүг. Эрүүл мэнд нийгмийн даатгалаад өчглөө. Оо за. Малынхаа туулга тарилганд нь хамруулчихлаа. Оо болж. Чи ч тэгвэл мундаг малчин болж байгаа юм шүү аа. Тэр болоогүй. Төрийн банкнаас малчны 10% зээл аваад энэ цэцгийн машиныг авчлаа. Ой! Тоглосон. Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд малчны зээлийн жилийнхүү 10% болж буурлаа. Төрийн банк. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Нэвтрүүлгийнхээ ээлжит дугаард та бүгдийг урьж байна. Өнөөдөр шинэ 7 хоногийн эхний өдөр. Амралтын өдрүүдэн ая тухтай өнгөрөөсөн хэн бүхэн тус тусын ажил албандаа эрцгээж, хот хөдөөгүй ажил үйлсдэн шамдан орцгоон. Гэхдээ суурин газрынхан болон малчтын хооронд ялгарх нэг онцлог бий. Тэрний амралтын өдрийг ая тухтай амарч өнгөрөөдөг нэгэн байхад ажил амралтын өдөр гэж ялгалгүй. Хоёр нарны хооронд бори бөхс хэрэггүй ажиллаж хөдөлмөрлөдөг гэсэн хоёр өөр ялгаа, хоёр өөр онцлог бий юм шүү дээ. Мянган мэрэгжлийн эзэн гэдэг малчны нөрийн хөдөлмөр үүрийнгээ хаярахтаа зэрэгцэн эхэлнэ. Хаврын үлрэлд ямаа самнах, төлө бойжуулах, шөнө ээлжээр жижүүрлэх зэргээр тэдний ажил хөдөлмөр эрдийн үеийнхээс хэд дахин илүү их болох нь бий. Малчид маань бог малан төлөлөх, сувья, хургатай гихчлэнгээр давтая 3 хэсэг ангилан тус тусд нь хариулан малладаг. Ягд үгэвэл төлөх хоньны явдал арай удаан тогтож идээчилдэг бол харин суваа хонь бэлчиж байхдаа илүү гүймтгэ байдаг болохоор тэдний бэлчээр хариулга эрс тис ялгаатай шүү дээ. Тийм болохоор суваа малыг төлөх малаас ялгаж тусад нь бэлчээх нь мал сүргийн өсгөн үржүүлж эсэм мэнд төлөв бойжуулахыг зорж яваа. Малчин хүнээс гарах мал малгааны энгийн атлаа сонгодог гэмээр нэг арга ухааны нэг яахарахгүй мөн. 3-4 хэсэг тасалж байгаа юм тэгэл. Ялгаад гэж юм байна. Тусна тий. Төлсөн. 3 хэсэг их хөр баг хөрөөгөө суваагээд 3 хэсэг харуулдаг. Тэгээд нэг хэлээд хариулах бол тахгүй гэдэг.
ахыгаа авчирчаад. Яг гардаж хөхүүт нь хэрэг их тийм ажил байна уу? Бас гайгүй. Гардаж тодорхой хэмжээний олон цэцэн ч ер нь ямаа гэдэг мал бол ер нь гардаж ер нь хэдэн хтаа бол заавалч гардаж төлөвлөлт. Тэгэл одоо бид нар бол хэрис 4-5 төлөвлөл ингээл нормалтай ишгтэй богнолж авчирал энэ хашаан дотор одоо энэ нэмэгтэйчүүд гизэгтүүчүүд голтоо хүлээлгээд өгчдөг доо. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө бол тэгээд тэрүүн дээр бол дэмждэг учраас нэг тийм жоохон байгаа. Олон хэсэг туваалсан малд илүү их харчилгаа, хөдөлмөр, маллага шаардагдах нь мэдээж. За хамгийн наазах нь гэтэл хужир усанд оруулахдаа хооронд нь нийлүүлж холь солихгүй байх үүднээс малчин хүн бараг нэгээрээ зайлшгүй ургатай сувааныхон дэрэгдэн дагаж явхаас өөр аргагүй болно. Аймгийн сайн малчин Очир Батын угтаан 2 ч худагтай айл. Харин сүүлийн жилүүдэд худаг усны ундраг доошилж, зарим гол нуурууд ширгэж байгаа нь галшив сумын ноён хөврийн гов орчмоор мөн л нөлөөлөд эхэлжээ. Өөрөд нь ил задгаа усанд оронгоо хужир долоогоод гардаг байсан мал сүрэг суурин худаг бараадан бөөнөөр цуглах болжээ. Энэ нь малчин хүний ажил хөдөлмөрийг хэдхэн нэмж байна гэсэн үг. Одоохонд ундаасан бодмалын хажуугаар нялх балчир хургатай хонь услах үеэр хурга шиг даруулчих гээд төвөгтэйхэн байдаг юм шүү дээ. Тийм болохоор бид өөрсдөө дэрэгдэн сахиж байж л бог малан услах давхар ажилтай болоод байна да гэж хашир малчин Очир Батын гуйлж байна. Одоо мала хуудын хэсэгт байрдаа өдөр юм дэс усаараа холттой манай хаач. Ягаар хөөхөө гойд л осолдгийг тэгээд. Хорхтой хүнд арай алдчихад. Одоо дий туслахгүй бол болохгүй. Тэгээ дэрэгдэн байж явах энэ бодоож байгаа нөхцөл юм хань хүччих гээд бас. Тэгээд өглөөнөөс орой хөтлөл. Ходог дээр. Бодвол холцохоор амжаад бас хэцүү юм байна шүү дээ. Заавал наагур цагуун хүн байж байгаа. Тэ нэгийг нь хөөжөөж. Бодоо жоохон яаж байгаа өглөө ер нь эртгэл бодоо хараа орж ирэх гот хань өглөө эртв орж иж хорхтой хань осолч дараа дээр. Тэгээд өглөө эрт ирэл энэ ходог дээр. Цасууд дуудын аран өрөөр жалгаар баг байхгүй шүү. Ер нь байхгүй. Тэгээ энэ одоо энэ засанд идэд тэр үнд болохгүй л дээ. Бүгдийн цагт бол цасаараа болчихсон юм. Тэгээ өвлийн цагт манайхан бол үргэлжлэгддэг шүү дээ. Танаас бол өөр юм бас ус цас хоёроос цас айлуулах гэсэн дотор илүү турдаг. Уул нь усалж өгөө сайн гэдэг юм бол. Тэгээ манайхан ч усаа хангаж мотоо болохлоо гэдэг. Одоо удаж байгаа одоо. Энэ одоо 3 жил эртэл болж байна да. 3 жил л болж гаргаад ашиглалтанд оруулаад. Өөр энэс өөр ходог байт юм. Манайд энэ эндээс чи ходог байхгүй. Иш энэ юунд нь гар ходог байт татдаг. Хар шанд гээд. Одоо манай туслан байдаг газар. Тэр өшөө байхгүй. Тэ гар ходог. Өөрийн говьд яг юугаас тийм татсан. Гараар одоо оны цагтаас ходог татах уу? Татна. Харин одоо ходог л татна. Одоо ингэж ишээгээ нэг дөрвөөс хад тулж байгаа ирэхлээр л тэр ходог авч гаргана. Тэгэл тийшээгээ ногоо хөөгөө тийшэл гана. Ногоо яраа дээр гардаг тийш. Ходог татхад одоо нэг ажил. Ходог татхад ажилтай. Манайхны ходог ихтэй ойрхоо. Энэ говийнхны ходог чинь их дор байдаг юм бэл. Манайх нь 2 м хүртээгээс л одоо шүү дээ. Ус 1 м гарантайгаас. Одоо хураа үсэж байгаа мал усан сайн авахгүй одоо бас. Тийм энэ дулаахан сайхан байгаа, цаг сайхан байгаа болохоор өдөр бол гоогаад байна шүү дээ. Манай хорхтой шүү дээ. Усны хажууч ойрхон байх юм бэлчээр нэгтэй. Өдөр бол гарч ирж байгаа шүү дээ. Тэгээ услаад яг зайгаар нь усалж гаргаж байгаа тэгэл ажил. Миний гол ажил бол тэгэл ер нь гол л энэ усан дээр ирдэг гэж ялтай. Өглөөнөөс хойш сууж баг хагас хийж авч шүү. Ер нь хагасгүй орой болтол болно. Одоо бол бүр ингээд ирэхлээр орой болтол байна. Говь манай нэрт гарчихвал суваа хөнөө ичнэ услаа. Суваа уух юм бол өдөр ч юм бол. Нэг хүн бол одоо ходог дээр унчих юм шаардлагатай. Тэг би ч моцоглажуудад тавьчихаа тэгээд энэ бодоодаараа хоол болгочихоо тэгээд дуугаар моцоглоор хөөж тогтоочихоо тэгээд энэ хонио осолж ижил бодоо оруулдаг.
Нэвтрүүлгийг хамтран зохион байгуулагч Төрийн банк. Сайн уу Марко? Та хоёр минь юу хийж энэ? Төрийн банкнд малчин дансааны илэрчглээ. Оо зүг. Эрүүл мэнд нийгмийн даатгалаа төлчлөө. Оо за. Малынхаа туулга барилганд нь хамруулчихлаа. Оо болж чиж тэгвэл мундаг малчин болж байгаа юм шүү а? Тэр болоогүй. Төрийн банкнаас малчны 10% зээл аваад энэ цэцгийн машиныг авчлаа. Ой! Тоглосон юм аа. Тоглосон. Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд малчны зээлийн жилийнхүү 10% болж буурлаа. Төрийн банк. Зүйтэй Эвомек худалдаанд гарлаа. Би мал сүргээ эрүүлүүлэхийн тулд энгийн банкыг хэрэглэдэг. Мал нэг бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Эвомек. Сайн уу Марко? Та хоёр минь юу хийж энэ? Төрийн банкнд малчин дансааны илэрчглээ. Оо зүг. Эрүүл мэнд нийгмийн даатгалаа төлчлөө. Оо за. Малынхаа туулга барилганд нь хамруулчихлаа. Оо болж чиж тэгвэл мундаг малчин болж байгаа юм шүү а? Тэр болоогүй. Төрийн банкнаас малчны 10% зээл аваад энэ цэцгийн машиныг авчлаа. Ой! Тоглосон юм аа. Тоглосон. Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд малчны зээлийн жилийнхүү 10% болж буурлаа. Төрийн банк. За өнөөдөр малаа усан дор. Малаа усан дор болж ядаж чинь. Би тоноод усалдаг гэж. Өнжөөл усан дор болж чинь төө. Нэлийн зайтай холоос. Оо зайтай 2 км. Харин 3 км газар л байна төө. Өөрөө сайлын мал бол нэг юм байна шүү. Энэ голоор малтайш. Мал ихтэй ер нь эндээс л усалт тий. Ходог байхгүй тэгээд эндээс л усалт юм да. Зундаа бол одоо тэр цаагаараа сайхан гол урсдаг гэж байгаа. Зундаа бол хойшоо даваад орчдөг болох тэр устай газар л да. Одоо энэ урсж байгаа голоос өөр танаа тэр ойрхон ер нь бол хуучин гол урсдаггүй байсан юм. Тэр нэг наагур сайр байдаг шүү дээ. Манай уртлын юу? Тэр хойч уул нь урсж ийсэн. Тэгээ байхгүй болчихдаг шин. Энэ бол одоо Нодлон намар хүдийдэг ирэхэд бас нэлээ их устай байсан. Энэ яа ингээ одоо татарсан байна хийж байгаа л тэгэл хүрээд ирэндээ. Энэ тэгээд Нодлон урьдчилан хоёр ч устай байсан шин. Цуны цагт бол айлт байхгүй шүү дээ. Цаатаа Могон голоос усалж байна. Энэ одоо усал жоохон холдоод. Харин нэлээ холдоо шүү. Их бол. Тэгээд энэ төвийн араар ингээд энэ аршин руу орох ч гэсэн хол ус. Хорхтой байна яаж усалт. Энд ч одоо хорох наашаа явахад бол усал цаандаа. Энэ ч хорхтой байна одоо гаднаар л услаад байгаа шүү дээ. Гаднаа яа усаа яаж зөөдөг. Машинаар зөөгөл явангчтай тий. Тэгэл зөөгөл осолчлаа. Тэгвэл одоо холдоо хоргол руу урдж байна. Хорхтой энэ л орж ирээд гарах шүү. Хорго навчиж байгаа байхгүй. Суваа балаад гэж. Суваа хонлын орж иж ус уучаал тэгэл гараа явчихна. Энд чи ямар нэртэй гол үлээ? Энэ хожиртын гол. Хожиртын гол. Энэ хойлны хажуугаар урсдаг гол мөн шүү дээ, хойлны. Мөн. Энд урсаад хойшоо явдаг. Надад татарсан байж тээ. Нэр тэр гайвал сайхан устай байсан. Өвөл хаврын хатуу цагт малд энэ болдог ганц зүйл бол хужир. Таргалахад ташуур турахад тушаа гэж хужир шүүний тухайд чухам нэг онож хэлсэн үг бий. Галшил сумын очвогийн нутагт нутгийн малчтын нүдний цэцгийн мэд хайрлаж, итгэл хүндлэлийн дээд нь болсон ноён хөврийн говь гэж сайхан говь бий. Ямар ч цастаа зудтай жил хөврийн говьон бараадаа нутгалсан байхад мал сүргэн ямар ч ус эсэн мэнд аваад гардаг сайхан нутаг даа гэж нутгийн малчид багархан ярьж байхыг бид хэдэнтэй сонссон билээ. Бодын хөвөр ямааны ноолуур гэдэг айл болох чөмөгтэй орж хавар эрт тавьэрсэн малынх л хөөрч хөндөрдөг болохоор 4 цагт өн тарган байдаг энэ нутгийн нэрийг ноён хөвөр гэж жохмол онож өгсөн малчин мэрэгэн ухаандаас урган гарсан нэргэлтэй.
Ба зон бол одоо өнцгийг манай хөөрийн говь гарчдаг. Тэгээ зончлог сайхантай бол говь руугаа ирж туслаад. Тий, араа говь гараагүй үед нэг ногоо гарсан ногоо хөөх юм бол ийшээ энэ аршаан дээр манай нэг зослон намарж айдаг газар байдаг. Тэнд дэш гараад байдаг. Болгон аймгийн хишиг өндөр сум хангаан бүсийн сэрүүн уур амьсгалтай ойд хээрийн бүсэд оршдог болохоор өв сургамлын хувьд тал хээрийн бүсийнхээс ялгарх онцлог шинжүүдтэй. Ууларх газраан бол уулын борог, хяаг, аяг зөнхлөн ургана. Нэвтрүүлгийн оролцогч Тогтох баяр өмнө нь Төв аймгийн Заамар, Алтан булаг сумдаар нутаглаж, мал маллаж аж төрж байсан болохоор түүний хувьд хишиг өндөр сумын байгалийн тогтоц, өв сургамлын онцлог тунч сэтгэлд нь ойрхон санагдаж байгаа тухай бидэнд бас ярьж сандаа хуваалцлаа. Эндүг уус гайгүй агмаг нүдлээд нь штий. Яг ногоотой гадны бараад удаад надад хариулж байна. Хормор дайжгүй болж байна уу? Аяга жоо аллаад жоо хургнууд овоо гайгүй боож чилээ штий. Овоо лоолж байна. Одоо төлөв бол бараг дууссан. Оо ер нь дуусчлаа. Ортрогоо моцтой хойгороо сандтай. Тий. Тий. Тэгтээ яг жоохон ингэр талаа хариулаад хариулж байна. Өнөөдрийн хувьд бол бас гайгүй байна. Өв сургамлын ерөн шинжүү ямар хөө ургамлууд багш шүү. Ямар төрлийн Өө маяг ер нь тэгээд манайхны нутгалж байсан газартай адилхан юм байна шүү дээ ер нь. нарийн өвс уудруу болохоор арай нарийн өвстэй. Тий, уулын үед аваа нарийн өвстэй. Агтай юм байна ер нь. Гайгүй ургамл байна уу? Өнгөрсөн энэ рүү бас зончлог нэлээ оройч болсон гэж ярьцгааж байна. Тэгж जैन. Нодны ер нь орой зам болсон гэж ярьж байна. Ер нь хаа газар тийм л болсон юм дөө. Чаруу усаас жоохон одоо ер нь яг энэ ойр орчимд бол малын ич бас нэлээ хавагдсан дадтай шүү дээ. Тийм байна. За тэгж байгаа дийшээ тэгэл жоохон өвстэй газар ингээ сэлгээл өдрөөр сэлгээл хариулаад байт юм л дөө. Тэр гайгууд байна дөө. Баатны хайхтар халцгайгууд бол бас гайгууд байна. Тэр амт үзэгдүү ер нь энэ бас нэлээ байдаг гэж байгаа. Ер нь хэр амт нь байдаг гэсэн. Гэхдээ зайлал үзэгцэнгүй. Орой шөнө бол нохоо шуугаад хонох юм зүгээр. Өдрөөр бол юм харагдахгүй л байна. Сараас нагж авахгүй энэ модны сахархроо ороход сараас шүүрдэлгээд байцгаагаад байсан. Ой на хаддасахтай энэ газар бол байлгүй яг хангаа бол байж таа. Тэгэл жоохон ойртуулах юм бол бас л хосон шүү дээ хангаас энэ хаадайг. Ойр хавтас айлын мал нэлээд байгаад байна. Хонь мал араас даахгүй бас нийлчих гээд. Нөгөө энэ лөө чи ерөөсө хонтой айлууд их би урдуур 2 3 би энэ дээр би энэ доогуурч би. Тэгээ ер нь дагж л байхгүй бол тэгээ нийлээ самарчих байдгүй гэж бодоод. Ер нь байнга дагах яахгүй бол. Дошвол хаадаагүй зүгээр ганцны хоёр юм харагдах юм байна. Тий. Энтхийн нөгөө энэ ер нь их энэ одоо ингээд яхад энэ юм уунууд бас нүдэлцсэн байна шүү дээ. Энэ ингээд ногоорцсон энэ хардаа. Тэгтэр зэрэг юу бас үндс нь бол бас эв төрдөг юм уу гэж бодож. Ер нь бол хөрс зөөлөнтэй. Энэ одоо энэ юуны үндэс бол одоо ингээд сайхан ингээд энэ нодлонгийн ийм ногоон гэж бол байхгүй шүү дээ. Энэ тэгтэр зэрэг одоо миний бодлоор бол энэ одоо төрөөл ингээд соёл одоо ургаж байгаа байдал болов гэж бодож байна энэ одоо. Тэгвэл одоо мал эдэн нэгтгэн шиг тэгрээд юу ачих юм бол хүм малын нэг нороо зоо тэний нэг чинь болчвол тэгэл бас л сайхан л болох байх. Одоо орой хэдэн цаг хүртэл малаад хоньд авчих. Наа тэгэл янз доо. Хонь сайхан тогтноохон шиг нэг ойр тойронгийнх нь юмыг нь харчаад мал эдээс эдээ нийлэх нь гайгүй шиг байх юм бол
нэг очиж нэг он чингээ ууж муучаа тэгэл хурж ирэл. Тэгээд алсаас нь хараад яачхаа тэгээ суваан дээр болоо айхтар тэгэл өдөржингөө хажууд нь яваад байгаад байх юм бол гайх. Им олон дээр л энэ хажуудаа бол байхгүй болохгүй. Орой тэгэл суваа нь бол гадуур аталчих байгаа ч тийм. Тий гадуур суваага юу атдаг. Хашаа очдгийг. Тэ. Жохон тустай шиг газар. Хашаан тийж анддаг. Тэгэхгүй бол гинтийн цасан шуурга янз янзын юм болно. Суваа чинь төрүүлээд явчих аюултай. Тийм болохоор зэрэг тэгээд бас нэг зогс юу ачих бас тийм магадлал ихтэй. Цасан шуурганд бол одоо энэ багчууд голдуу шиг энэ ишиг хурах чинь төрүүлээл тэгэл шогшчдаг. Асан шуургатай гинтийн тийм байгалийн үзэгдэлт бол тиймэрхүү тал байна л дээ. Зэрэглээ бол бас их зэрэглээтнэ. Энэ чимаа арай зайтай байгаа юм даа. Анны цааталтасаа гараад ирчихсэн. Арай ч болоогүй юм шиг байна. Ингээл нэг шилцэн ямаагаа хараал. Ерөнхийд нь бол тэгэл хүчирхээргүй шиг олон мал төллөөд барьсан тийм үед бол нөгөөт хургалж байгаа хонь хургтай хонь эднэрлэгээс дандаа суваа малн дээр байгаа даа гэж байхгүй. Эднэрлэгээс усалж муслах энэ тэрэ юмд нь алсаас л ингээл хараал аль л одоо ер нь юугүй шиг байгаа мал руугаа голдуу шиг чиглэлээл тэгэл. Тэр болгон дандаа би өнөөдөр сувааг даах ёстой гэж суваагаа хараад ах юм байхгүй. Би өнөөдөр урагтай хань хургалах нь харах ёстой гэж дагаад ах юм байхгүй тэгэл. Ер нь бол тэгэл болцоогоор Нэвтрүүлгийг хамтран зохион байгуулагч Төрийн банк. Нөө мархуу. Та хоёр минь юу хийж байна да? Төрийн банкнд малчин дансааны илэрчглээ. Оо зүг. Эрүүл мэнд нийгмийн даатгалаа төлчлөө. Оо за. Малынхаа туулга тарилганд нь хамруулчихлаа. Оо болж чийчдгүүл мундаг малчин болж байгаа юм шүү Тэр болоогүй. Төрийн банкнаас малчны 10% зээл аваад энэ цэцгийн машиныг авчлаа. Ой! Тоглосон. Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд малчны зээлийн жилийнхүү 10% болж буурлаа. Төрийн банк. Зүйтэй Эвомек худалдаанд гарлаа. Малын бүх төрлийн паразитын эсрэг өндөр үйлчилгээтэй тарилгын бэлтгэл. Мал нэг бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Эвомек. Нөө мархуу. Та хоёр минь юу хийж байна да? Төрийн банкнд малчин дансааны илэрчглээ. Оо зүг. Эрүүл мэнд нийгмийн даатгалаа төлчлөө. Оо за. Малынхаа туулга тарилганд нь хамруулчихлаа. Оо болж чийчдгүүл мундаг малчин болж байгаа юм шүү Тэр болоогүй. Төрийн банкнаас малчны 10% зээл аваад энэ цэцгийн машиныг авчлаа. Ой! Тоглосон. Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд малчны зээлийн жилийнхүү 10% болж буурлаа. Төрийн банк. Хадлангийн бүс нутгаас хол байдаг оюунуудын малчид нутаг орны онцлог байдал зогцсон ургадаг таан, хүмүүл, халгай зэрэг ааглаг ургамлаар дарш бэлдгэх, хэвгийг шар сүйтэй хольж сорс зоодоо хийх зэргээр мал тэжээж онцлог аргатай. Дүүнчлэн ногооны сөлний хомоол буюу адууны халтар хомоолыг хэмжээгээр нөөцөлж, өвлийн хүйтэн, хаврын хахир үеүүдэд ядарт оройтсон мал тэжээн тэнхрүүлдэг арга ухаан малч түмэнд хизээнээс уламжилжээ. Адуу гэдэг хивдэггүй амьтан учраас эдсэн өвс тэжээлэн жижиглэн таташ болон дутуу боловсролч
тэрхээвэрэн ялгадас болон гадагшилдаг онцлогтой. Тиймээс намрын сард өв сургамлын ааг эд тогтож байх үед адууны ходоодоор дутуу боловсрсан хомоол богмалд жинхэнэ хүчит тэжээл болдог гэдгийг манай хэрсүү малчдад хэдийнэ судлаж мэдээд түүгээр мал сүргээн тэжээж онд мэнд оруулан шин ногоотой золгуулдаг шалгарсан арга туршлагатай гайхалтай ард түмэн. Манай нутагт бол одоо ингээд энэ яг хамаалаг өдөрт ингээд явж байгаад бас түүгэж тэгээд нэг ганцхан даачаад нэг талмал хамаалтай ингээд гэртээ очтгий. Одоо нэг тэжээлийн нэг жоохон муудсан нэг хөгшөвтөр тийм хойно маань чэдгийм уу ямаа тийм юмд сайхан ингээд энэ туулан бас одоо энэ туулан бас хоёрыг ингээд сайхан холиод тэгээ жоохон багсармалтай холио сайхан ингээд дэвтэйгээ тэжээд явахт. Одоо тэгээд ер нь дорхноод энэ хойно бол ямаач гэсэн л одоо тэгэл дорхноод энэ тэжээлтэй холиод өгчих тэр энэ сайхан дорхноос ихээл тэгэл ер нь л дажгүй ишиг хургаа цатгаал сайхан болчдөг шүү дээ. Ялангуяа одоо энэ туулан бас энэ адууны сайхан шар одоо намрын сөлний одоо энэ сайхан шар хомоол малыг одоо тэгээ сайхан ингээл арай малтан девж явахтай түүгээл ингээд өдөрт энэ хоньны чаажгаар мөрөө төш тавьчихаа тэгээд ингээ хоньны наагур цагуур яваа тогтоогоо явж хахад юу ахад тэгээд энэ чулуумуудыг сайхан үзэж харна. Сайхан бэлэн татчих үсттэй өвсөн. Одоо энэ одоо ер нь бол одоо энэ сайхан одоо ингээл сайхан нунтаглал үүлээл энийг чинь сайхан багсрамалтай сайхан ингээд холиод хутгаал. Тэгэл малд өгөхөд бол одоо ер нь намар цагийн сайхан одоо ер нь их л сайхан тэжээл болно доо. Ер нь бол энэ говь руу бас энийг их хэрглэж дээ бас. Та ч өөрөө өмнө говьр бас байсан уу? Өмнө говьд би яг өмнө говьр байсан. Тэгээд яаж явах хугацаанд айлын малд тэнд ингээ явж өрөөд бас ингэж яхад бол манай хатамаа бол өөрөөгөө одоо 70 гаруй насны хүн байдгийг. Тэгээд одоо тэр хүн өөрөөгөө нэг мал эдэнд явна гэж юу авах үгүй зураш. Тэгэл ил очих дээрээ зэрэг мал эдэнд явж өгдөг л дөө. Тэгээд одоо тэгж явах хугацаанд бол иймэрхүү хамаалан малыг өөрөө бол ер нь мал эдэнд явах дээрээ сайхан түүж ирдэг. Тэгээд ер нь тэжээлэнд бэлддэг. Энэ хавар цаг болтол бол одоо ер нь говийн ч юм бол ер нь хадлан гэсэн ойлголтыг бол нэг жоохон зулгаагаал нэг тийм гар хадуураар ингэж одоо дээр үеих шиг ингэж одоо гар хадуураар юмад өгдөг. Тий, сорс морс тиймэрхүү юм одоо хүмүүл таан зулгаагаал тэгээ инүүнтэйгээ хойлоод тэгээ хаварт одоо мал алд өгдөг. Эндгийнхэн бас тэгээд энэ хомооломолоо төвдгөл юм шиг байна л л дээ. Тэгээд бас гардаж ил бийддэг гэж хэл. Төрийн банк болон Молор телевизийн уран бүтээлчид хамтран зохион байгуулж байгаа туслах малчин төсөл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энэхэн зурж аргаж байна. Маргаашийн дугаараар эргэн уулзцгаая. Түр баяртай. Наширгэж байна. Заuna заандаря. Тавал тишэ хамт явя. Шангарорамяч атришимер турургот намрин талатарятагат наммэг чаммэг наширгэж байна залууна заатандаря завал тишэ хамт явя
сайн уу барах уу? Та хоёр минь юу хийж байна да? Төрийн банкнд малчин дансааны илэрчглээ. Оо зөв. Эрүүл мэнд нийгмийн даатгалаа төлчлөө. Оо за. Малынхаа туулга тарилганд нь хамруулчихлаа. Оо болж. Чи ч тэгвэл мундаг малчин болж байгаа юм шүү аа. Тэр болоогүй. Төрийн банкнаас малчны 10% зээл аваад энэ цэцгийн машиныг авчлаа. Ой! тоглосон. Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд малчны зээлийн жилийнхүү 10% болж буурлаа. Төрийн банк. Зүйтэй Эвомек худалдаанд гарлаа. Мал сүргээ эрүүл байхад чанартай эм бэлтгэл хэрэглэхийг зөвлөж байна. Мал нэг бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Эвомек. Сайн уу барах уу? Та хоёр минь юу хийж байна да? Төрийн банкнд малчин дансааны илэрчглээ. Оо зөв. Эрүүл мэнд нийгмийн даатгалаа төлчлөө. Оо за. Малынхаа туулга тарилганд нь хамруулчихлаа. Оо болж. Чи ч тэгвэл мундаг малчин болж байгаа юм шүү аа. Тэр болоогүй. Төрийн банкнаас малчны 10% зээл аваад энэ цэцгийн машиныг авчлаа. Ой! тоглосон. Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд малчны зээлийн жилийнхүү 10% болж буурлаа. Төрийн банк.